Сайн байцгаана уу? Шимжлэгээр ахин уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн бичлэгийн маань сэдвийг та харсан баха. Stalker те англиар stalker, японоор болохоор stalker гэж байгаа. Монголоор ерөнхийдөө утгачлах юм бол мөрдөж мөшгдөг хүний хэлж байгаа шүү дээ. Гэхдээ одоо Монголд чинь яаж хэлээд зэт юм болоо? Stalker гэдэг юм болоо, stalker гэдэг юм болоо. Янз янзаар л хэлээд ах шиг байдгийн. Тэгээд энэ сэдвийн талаар Японд ямар байдаг талаар та эзтэй ярилцъя гэж бодсон. Яагаад энэ сэдвээр ярилцъя гэж бодсон бэ гэх юм бол би нэг 7 орчим хоногийн өмнө зурагтаар NHK-гийн мэдээ үзээ сууж исэн чинь нэг настайвтар ах эгч хоёр одоо эмэгтэйчүүдийн их сургууль дээр очиод сталкерийн талаар тийм лекц уншиж исэн байхгүй. Тэгээд энэ юуны талаар ярьж ингээд сонсоод тэгэл нэг яг зарим нь ойлгохгүйс учраас би өөрийнхөө утсан дээрээ тэрийг дэлгэрэнгүй хайгаад үзсэн чинь ах эгч хоёр болохлээрээ охиноо сталкерийн гарт амийн алдчихсэн. Тэрнээс хойшоогоо энэ Япон улсад сталкер буюу энэ мөрдөн мөшгдөг хүмүүст зориулсан хууль гаргах тал дээр зам мөн энэний эсрэг ингээд маш олон жил янзын ажлууд хийж явж исэн тийм хоёр хүн юм бэлээ. Энэ түүхийг юу ч гэсэн та хэдэж ярьж өгөнгөө өөрийнхөө энэ сталкерийн талаар мэдэж авсан зүйлсээ эмэгтэйчүүдэд хэрэг болж юуны магад гэж бодоод энэ мэдээлэлээ та хэдтэй дэлгэрэнгүй хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр юуны өмнө одоо нөгөө миний үдсэн ах эгч хоёрын охиных нь түүх байгаа шүү дээ. Энэ түүх чинь өөрөө Японд сталкерийн эсрэг хууль анх гарч ирэхэд нөлөөсөн гэж хэлж байгаа шүү дээ. Энэ хэрэг чинь өөрөөр хэлэх юм бол энэ хэрэг нь өөрөө 1999 онд болж исэн бол сталкерийн эсрэг хууль нь болохоор 2000 онд одоо батлагдчихсэн учиртай юм билээ. Тэгэхээр би яг нөгөө болсон явдал ярих гээд байна л да. Тэгэхээр болсон явдалдаа л ер нь хүч үзье гэсэн санаа бол байхгүй ч гэсэндээ яалтчгүй энэ удаагийн сэдв маань энэ болсон явдал гэдэг юм руу жоохон өөрөө хөтлөөд ирсэн учраас ярихаас өөр аргагүй болж байгаа юм. За тэгэхээр энэ хэсгийг би та хэдэд зураг үзүүлээд өөрөө дэлгэцний хойноос шууд уншаад буюу яриад явчих гэж бодож байна. 1999 онд болохоор Shiori Ino гэдэг 21 настай охин сталкерт амнасаа алдсан байгаа юм. Тэгээд одоо энэ зурагт бол охины аав хоёр нь охиныхоо сурч исэн Сайтама мууж дэх Низад байрладаг эмэгтэйчүүдийн их сургууль дээр лекц уншиж байгаа юм аа. Тэгээд Shiori Ino гэдэг энэ охин болохоор 1978 онд төрсөн. Тэгээд 21 настай буюу 1999 оны 10 дугаар сарын 26-нд Токиогийн одоо хажууд яг байрладаг Сайтама мужийн Окегава гэдэг газарт амнасаа хөнөөлгсөн харамсалтай хэрэг болж исэн байна. Тэгээ яг юу болсон гэхээр амнасаа алдсан тухайн жилдээ буюу 1999 оныхоо 1-р сард энэ Shiori гээд эмэгтэй өөрөөсөө 5 насаар ах Komatsu Kazuhitoтой болцож эхэлсэн байна. Kazuhito гэдэг нэртэй. Тэгээд энэ хоёр болохоор Omiya гээд газар байрладаг тоглоомын төвд танилцсан байгаа юм. Ийм тоглоомын төв бол Японд хаасаагүй байдаг. Тэг хүүхэд залуучууд гээд бүр бараг л бүх насны хүмүүс орж тоглодог. Тэгээ энэ Omiya гэдэг газрыг бол Японд амьдардаг монголчууд маш сайн мэдж байгаа. Ах энэ Omiya хавар ер нь маш их монголчууд амьдардаг. Тэгээ Komatsu болохоор анх Shioriтой танилцахдаа өөрийгөө бизнес эрхэлдэг, машин, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлийн зүйлийн 8 хийдэг гэж хэлж өөрийгөө танилцуулсан боловч яг үнэндээ болохоор массажны газар гэдэг нэрийн дор охтуудын биеийг үнэлүүлдэг хид хідэн тийм газартай байсан байгаа юм. Массажны газар гэдэг нь болохоор одоо манай монголчуудын хэлдгээр булгаан массаж энтер гэж хэлээд ард нь биеийн үнэлэлтийн том хэрэг явдагтай адилхан гэсэн үг. Тэгээд энэ массажны газар болохоор өөрийн ах Такешитай хамт ажилладаг байсан байгаа юм. За тэгээ Shiori Komatsu хоёр хид хид удаа болцоод 4-5 болцооны дараанаас ахуулаад Komatsu нь Shiorид дандаа нэг тийм үнэтэй бэлгэнүүд өгч эхэлсэн байгаа юм. Тэгтээ амар санаатай нь дандаа олон нийтийн газар тэр бэлгэнүүдээ өгдөг байсан. Тэгээд тэр бэлгэнүүд нь маш үнэтэй LV, Gucci зэрэг брендийн дандаа үнэтэй цүнх мөх ч юм уу, аль эсвэл төрөвч гэдэг ч юм уу, тийм юмнууд байсан. Тэрийг энэ Shiori охин болохоор би ийм үнэтэй юм авч чадахгүй. Хүнээс ийм үнэтэй зүйл ерөөсөө авмааргүй байна гэж хэлсэн. Ингэж хэлснийхэн дараанаас нь ахуулаад нөгөө Komatsu чинь жинхэнэ дүр төрхөө харуулж эхэлсэн байгаа. Энийг аав гэж ууралдаг ч юм уу, яахаар аавдгүй юм, хүний сэтгэл гэдэг ч юм уу. Тэр бэлгэнүүдийг Shiorид өгөхийн тулд бүр янз янзын ааш авир гаргаж эхэлсэн. Энийний дараанаас ахуулаа Shiori за энэ нэрхтээ бол ер нь нэг л бишгүй юм байна гэж гадарлаж эхэлсэн. Ингэж гадарлаж эхлэнгүүтээ холбоогоо таслаад дахиж уулзмааргүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү мессеж, мэйлүүдийг буцааж явуулж эхэлсэн.
Гэвч ер нь бол оройтцсан байсан. Яагаад гэх юм бол нөгөө Комацу чинь гэр орон, гэр бүлийнхэн гэд бүх юмыг нь алужээнэ мөрдөж мөшгөж байгаа мэддэг болсон. Тэгээ уулзахгүй бол алан тал нь энэ бэлгийг заавал аав энтер гэл гэрт нь янз янзын бэлэг хөргүүлдэг. Тэгээ гэрийнхний чинь зүгээр өнгөрөхгүй шүү чи надтай уулзахгүй байх юм бол энэ бэлгийг авахгүй бол ингэ шүү тэгээ шүү гэх мэтэр маш их айлгаж сүрдүүлж эхэлсэн байгаа. Бүх одоо энэ занал хийлэл бэлэг аав гэсэн бүх юмнуудыг ингээд төвчсээр байсан боловч өөрөө юм баан сургуулийн сурагч нэг эрэгтэй дүүтэй байсан. Тэр эрэгтэй дүүгийнх нь биед нь халдснаас хойшоо Shiori бол за энэ байдал бол бүр хүндэрж байгаа юм байна. Энэ бол маш эвгүүтж байгаа юм байна гэдгийг мэдээд одоо цагдаад хандаж ихэлсэн. Тэгээ дээрэс нь одоо тухайн үеийнх нь галыг намжаахын тулд тэр бэлэг мэлгийг нь одоо гэртээ оруулаад тавьчихдаг байсан юм шиг байгаа юм. Яг ашиглахгүй ч гэсэндээ. За тэгээд энэ бүхэн ерөнхийдөө энэ байдлаар 5 сар гаруй үргэлжилсэний дараагаар 6 дугаар сарын 14-нд Shiori Komatsuд за одоо архиж би чамтай ингээ уулзмааргүй байна гэдгээ уулзаад дахиж илэрхийлсэн боловч яг тэр өдөр нь нөгөө Комацу чинь ах Такеши болон нэг найзыгаа гэртэн дагуулж ирээд Shiori-г ээжтэй хамт бас баахан дарамтлсан. Ингэж дарамтлж ярихтаа болохоор бага юм зохиож ярьсан. За чи миний энэ үнэтэй бэлгнүүдийг авчаад надаас салах гэлээ. Намааг ашигласан гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд зохиож ярьж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Shiori-г өөрт нь өртөө юм шигээр ярьж эхэлсэн. Тэгээд удахгүй байжсэн чинь Shiori-гийн аав нь гэрт хүрчрээд нөгөө бахан хүчээр өгсөн үнэтэй бэлгнүүдийг нь эднүсийг аваад яв яах гэж манад авчирч хайсан. Чи энүүгээр одоо урих тавьж ийн гэдэг ч юм уу те тиймэрхүү юмнуудыг аав нь хэлээд гэрээсээ хөөж гаргасан. Энэ өдөр болсон бүх юмнуудыг нь Shiori маань өөрийнхөө дуу хураагуур дээрээ хурааж аваад цагдаагийн газарт ахиад явж утсан. Тэгсэн чинь цагдаагийн зүгээс юу гэж хариу өгсөн бэ гэхээр энд бол үүсгээд авах хэрэг байхгүй. Яг үүсхий гэхээр хэрэг болоод үүсгэгдчих тийм зүйл бол алга байна гэж хэлсэн байгаа юм. Яг энэ зүйл болсноос 2 өдрийн дараа ахаад цагдаа дээр очиод өнгөрсөн 2 өдрийн хугацаанд бол одоо бид нарыг дарамтлсан нөгөө бэлгээ нэгсэн ийм дуудлагад маш их ирж байна. Айгүй хэцүү байна. Өдөр шөнөгөө залгаж байна гэсэн боловч цагдаагийн зүгээс Shiori найз залуугаасаа маш их хэмжээний үнэтэй бэлэг авангуудаа ингээд салах гад байгаа. Тим эмхтэй гэж ойлгоод чи өөрөө буруутай юм биш үү гэсэн хандлага гаргасан байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энд нөгөө талаараа бас эрэгтэйчүүдийг ингэж хулигцдаг те. Үнэтэй бэлэг авахулж ийснаа холбоогоо таслаад алга болчдаг эмхтэйчүүдийн гэмт хэрэг бас байсныг өгөөсгөхгүй. Ингээд Иногийн гэр бүлийнхэн энэ хооронд ийшээ тийшээгээ янз янзын газрууд руу бас зөндөө хандсан байгаа юм. Гэхдээ яг дөрвтөө шийдвэрлэж өгөх газар бол олдоогүй. Тэгээд эсрэгээрээ яг хохирогчийг буруутгаж байгаа хандлага бол утсан газар болгонд нь маш их ажиглагдчихсэн. За тэгээд үргэлжлээд эн чинь бүр утгаа алдаад нөгөө Комацугийн талаас болохоор Shiori-гийн гэр бүлийн талаар баахан худал мэдээллүүд амьдарч байгаа дүүрэгт нь амьдарч байгаа орчин тойронд нь болон аавынх нь ажлын газарт нь зураг хуудсууд илгээх гэдэг ч юм уу янз янзын худлаа мэдээлэл бичсэн цааснууд тараах гэх мэтэр нэр хүндэт нь хүртэл халтаж эхэлсэн. Гэхдээ Shiori-гийн гэр бүл бол эннийх нь эсрэг яаж тэмцэжсэн бэ гэх юм бол бүх тэр баримтуудыг нь цуглуулаад тайвнаар цагтаад хандаад лээсэн. Гэхдээ ерөөсөө энэ нь тосолж чадаагүй. Одоо энэ болж байгаа бүх үйл явдал чинь 6 дугаар сард өрнөж байгаа бол 7 дугаар сараас ахуулаад нөгөө Комацу чинь Иногийн амь насыг хөнөөхөөр төлөвлөж эхэлсэн гэдгээ сүүлд нь яг баригдсныхаа дараа ярьсан. Тэгээд төлөвлөнгүүтээ үлсний алуурчин хөлсөлж авсан гэж байгаа юм. Нэг хүнийг хөлсөлж аваад нөгөөх нь өөртөө 2 хүнийг элсүүлээд энээс хойшоогоо мөрдөж мөшгөж одоо хаагар явдаг амьдэрдэг тэр хувааруудыг нь судалгаа хийж эхэлсэн нөгөө 3 хөлсний хүн нь ингээд 10 дугаар сарын 26-ны өдөр Shiori охин маань гэрээсээ гараад ер нь энгийн өдөр дугуйгаа унаад нэг газар очиод дугуйгаа яг тавиад төгжж явах хоорондоор нь нөгөө хөлсний 3 хүний нэг нь хурцрээд эмэгтэйг хутгалж амь насыг нь хөнөөсөн юм харамсалтай явдал болсон. Тэгээд эн чинь баг бүтэн жилийн хугацаанд эдний гэр бүлийнхэн хойноос ингээ хүмүүс дагж ийн занал хийлж ийн гэсэн мэдээллүүдийг цагдаад өгсөөр байсан боловч
тоохгүй байсаар агаад ингээд энэ охин амь насаа алдсан. Яагаад гэх юм бол тэдний хуулинд нь те одоо ингэж занал хийсэн ч гэсэн биеинд нь халдаагүй гэдэг ч юм уу те. Тэрнээс олж энэ охин амь насаа алдсан. Энэ хэрэг үйл явдал болсноос хойшоо Иноо сангийн гэр бүлийнхэн бол хэрэгэнч тайван шийдэгдэжээгүй. Яагаад гэх юм бол цагдаагийн газрынхан бас өөрсдийнхөө нүрийг одоо хамгаалахын тулд тэр эмэгтэй талаар нийгэмд маш их буруу ойлголтуудыг өгж одоо нөгөө эрэгтэй хүнээс үнэтэй бэлэг авангуудаа салчдаг тийм эмэгтэй байсан мэтэр нийгэмд ойлгуулж исэн. Тэрийг нь хэвлэл мэдээллийнх нь тарааж исэн тийм зүйлс бас болсон. Гэхдээ энэ бүхнийг нь нэг эрэгтэй сурвалжлагч сэтгүүлч олж харахтаа энд нэг л юм буруу болоод байна гэж бодоод тэгээд яг энэ хэргийн араас эрен сурвалжлагч сэтгүүлчэд гэж байгаа шүү дээ. Эрен сурвалжлагч сэтгүүлч хойноос нь явсаар агаад энэ хэргийн үнэн мөнийг гаргаж ирж дэлгэсэн байгаа юм. Тэгээд 1999 онд энэ эмэгтэй маань өөд болоод 2000 онд нь тэр хууль батлагдсан байгаа юм. Тэгэхээр яг ийм хэрэг бол Японд зөвхөн болдоггүй. Бусад улсуудад ч гэсэндээ ийм стокерууд зөндөө их байдаг. Японы стокеруудад бас мөрдөгдөж мөшгөгдсөн гэсэн гадаад ютуберуудын одоо TikTok хийдэг хүмүүсийн ч гэсэндээ түүхүүд маш их байдаг. Эндээс жишээлх юм бол харцгаая. Энэ 41 настай нэг стокер эрийг баривчилж аваад цэн дээрх зургуудыг ингээ үзсэн чинь нэг эмэгтэй мөрдөж мөшөгдөг. Тэгээд нууцаар зургуудыг нь авдаг гэдг нь баригдсан. Тэгээд нөгөө утсыг нь уран бүр лавшруулад үзсэн чинь энэ эмэгтэйг тэр 10 жил дагсан байвал яг уу. Өөрөөр хэлэх юм бол энэ эмэгтэй нь 21 жил 22 настай байсан. Тэгэхээр 10 жил гэхэр чинь бүр 10-11 настайгаас нь ахуулаад дагсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ стокерууд чинь зөвхөн нас бие төрсэн эмэгтэй хүмүүсийг дагаад идэг юм биш. Жоохон хүүхдүүдийг хүртэл ингэж дагаж явдаг байх нь. Тэгэхээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Дараагийнх нь энэ эмэгтэйн түүхийг би өмнө нь нас сонсч байсан. Японд амьдардаг гадаад эмэгтэй Канад баха. Ерөнхийдөө нэг хүн дагаад байгаа гэдгийг нь гадралдаг байсан ч гэсэндээ гэртээ ингээ орж ирээд юм үзээ суужингууд нь хулган шиг ингээд юм мэрээд байгаа юм шиг нэг иймэрхүү аваа сонсогдоод байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд юу юм болоо гэж гайхаад байдаг байсан ч гэсэндээ нэг анзаараагүй. Тэгээ нэг шүн унтчаад өглөө босчроо харсан чинь хаалганых нь дуранг нь дотгошоо ингээ унгаацсан байсан. Тэгээ гарч ирээд гадна талаас нь харсан чинь санамсаргүй ямар нэгэн юм болоод тэр дурн нь унсан байлаа гэж бодох юм бол нөгөө тал нь хаалганыхан гадна талд нь байх ёстой байтал байгаагүй. Тэгээд нөгөө эмэгтэй чинь жоохон сэжиг авангуудаа за тэгвэл би туршаад үзье гэж бодоод дотроос нь салфетик чихэнгүүтээ соронцтой үлгүүр наан тавьчихж байгаа юм. За ингээд өнөө шүнийг өнгөрүүлээд үзье. Хэрвээ энэ соронц хөдөлсөн байх юм бол үнэхээр манай гэрээг гадна талаас нь нэг хүн харахын тулд миний энэ дуранг ухаад байгаа юм байна гэдгийг үзнэ гэж бодсон чинь өглөө босоод ирсэн чинь нөгөө соронц нь хөдөлсөн байдаг байхгүй. Тэгээд энэ эмэгтэй бүр Канад руу энэ сталкероосоо болж буцхаас өөр аргагүйд хүрээд Канадад очсон багтаа бүтэн бичлэг хийдэг. Тэгээд үнэхээр толгойн өвчин байсан. Энийг одоо шийдвэрлэх ямар ч арга зам байгаагүй. Тэгээд өөрөө одоо цагдаагийн газар очсон ч гэсэндээ японоор сайн ярьж чадахгүй учраас ойлголцож чадахгүй гэх мэт амар олон юмнууд ингээд давхцснаас болоод өөрийнхөө биеийг хамгаалж чадахгүй түрээд дээрээс нь сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ бүр уналтанд орж ирсэн учраас нутаг буцаар шийдсэн гэж ярьжсэн нэг юм эмхтэй байна. За мөн энэ стокерууд чинь урт хугацааны стокер хийдэг хүмүүс гэж бас байгаа. Тэгээд дээрээс нь одоо богинохон хугацаанд стокер хийгээд бүтлгүүтээд ингээ орхиж байгаа хүмүүс гэж бас байгаа. Тийм учраас орой өдрийн цагаар гэлтгүй ер нь өдрийн цагаар ч гэсэндээ гадуур зүтэр явж байхдаа хойшоогоо эргэж харахгүй амтан дагж ин өнтер гэдгийг ингээ жоохон сэрэмжлэнгүү харж байхад зүгээр юм шиг санагддаг. Одоо надад жишээлх юм бол би стокер энтер гэж мэддэггүй байсан л байгаа юм л та. Монголд ахта бас л нэг 20 морин настай байсан юм уу да. Манайх чинь 19-т байдаг байсан үе. 19-т амьдардаг байхдаа би 19-т ойрхон байдаг нэг эгчтэйгээ уулзчаад тэднийхээс гэрээс нь гараад алхаад өөрийнхөө гэрийн гадаа хурж ирээд хойноос хүн дагаад байгаа юм шиг их санагдсан. Гэтэ машинтаа дагаад ах шиг санагдсан. Тэнгуутаа орсныхаа гадаа хурж ирсэн чинь гадаа нэг хэдэн эмээнэр суужсан хэрэг. Тэгэхээр нөгөө эмээнэрийн хажууд хурж ирж суугаад нөгөө хүнээ ирж ийн үгүй юу энэ төр гэж нилээн удаа бараг 30-40 минут суужгаад тэгээд өөр хүмүүс ирээгүй нөгөө машин жишээн ч гэсэндээ харагдахгүй байх шиг байхаа. Тэгээ нөгөө хүнээ би ч бас төөрүүлж энэгээр тэргээр
амхандаа өөрийнхөө хэмжээнд явж агаад жоохон ажиглж нөгөө эмээ нартай сууж агаад гэрлүүгөө орсон байхгүй. Тэгээ манайх 5 давхарт байдаг гэсэн. Дээшээгээ 5 давхарлоо явчаад юу ч бодохгүй тэр үедээ за ингээд одоо тийм хүмүүс байхгүй болцсон энэ төр гэж бодоод дээшээгээ 5 давхарт төрчрээд түлхүүрээ ингээд гаргаж ирээд юмаа хийхдээ яагаад ч юм доошоогоо хүн харж юм марж энэ ч гэж бодоагүй. Яагаад ч юм доошоогоо ингээ харсан чинь байрнууд чинь шат чинь нэг одоо ингэсэн байдэн штэ. Ингээд ингэсэн байдэн штэ. Би болохоор энэ дээр зогсож байгаа гэсэн. Тэгээд ингээд ингэсэн доошоо харсан чинь яг энэ доотлын шатны эндээс нэг юм сарвчтай малгайтай хүн ингээд дээшээ харсан зогсож исэн байхгүй юу. Тэгэл би бүр стандараа ингээ бүр сандраад нөгөө дэлгүүрээс та бушуухан хийгээд ингээ хаалгаа хааж исэн. Тэгээ тэр бол одоо стокер байсан үгүйг мэдгүй эсвэл одоо би сүнс мүнс харсан юм уу мэдгүй ямар ч лсэн гэсэн тэр нь ингээд дээшээ харж байгаа юм малгайтай хүний сарвчтай малгайтай хүний дүр төрх ингээ одоо хүртэл миний дотор байдаг байхгүй юу. Тийм болохоор одоо би ер нь орой өдөш өдөр мөдөр гэлтгүй ер нь гадуур явахдаа жоохон тийм нэг айц үзтэй ингээ дандаа эргэн тойрноо харж явдаг. За одоо энэ бичлэгэн дээр болохоор нэг Япон эмэгтэй шууд чангаар орилцож байгаа байхгүй юу. Хин нэгэн хүрээд ирээчээ. Би одоо чамааг энэ икэн дээр байдаг цагдаа ч юм уу те тэр хүнд нь ингээ хиллээ. Чи ста нааша хүрээд ирчээ. Ста цухтаад үзэрэй ч юм уу энэ гэд тэгж хэлж байгаа байхгүй юу. Энэ шиг одоо жишээ нь тохиолдлууд бас байна те. Энэ тэнд галтэрэг малтэрэг энэ зэтэр явж ангууд дагаад хараад ажиглаа зураг мургийг нь аваад зэдэг тийм хүмүүс бас байгаа. За одоо энэ стокерийн үйлдэлүүд нь яг юу байдаг юм бэ? Юуг одоо энэ стокер хийж ийн гэж тооцоод байгаа юм бэ гэдгийг та хэдэд сонирхуулъя. Энэ нь одоо отох те хаа нэг өөрийнх нь явдаг газраар нь отох. Яагаад гэх юм бол эдгээр чинь бүр яг тэр хүндээ донтцсон байдаг учраас одоо хаагур явдаг гэдэг бүх зам маршрутыг нь мэдсэн байдаг. Одоо хуваар, хичээл, ажил, ордог дэлгүүр орох дуртай одоо бассейн юу гэдэг юм бүх юмнуудыг мэдсэн байдаг учраас тэр газрууд дээр нэг отоо зогсож байдаг байхгүй зураг ургийг нь авах гад эсвэл ганц харц марц тулгарах гад ч гэдэг юм уу те тэр донтцсон байгаа хүнтэйгээ ямар ч хамаагүй нэг жижигхэн ийм холбоо тогтоох те зүгээр л харц тулгарах байгаа гэдгээ харуулах гэдэг ч юм уу тэрийгэ хийж тэр хүн чинь таашаал аваад байгаа учраас тэр газрууд дээр нь очиж отож зогсдог. Тийм учраас стокроос одоо урьдчилан сэргүүлэхийн тулд гэх юм уу да те нэг дэлгүүрт одоо байнга орохоос татгалзах нэг замаараа байнга явахаас татгалзах өглөөний одоо яг нэг цагтаа нэг богооныхоо нэг суудалд нь ч юм уу те нэг юм дугаарын богоонд нь орж суухаас татгалз гэдэг ч юм уу те байнга юм явдаг газар юмнуудаа өөрчилжээ гэдэг зөвлөгөөг өгдөг. Хоёрдугаарт нь дагаж явах хаашаа явсан ийшээ явсан зүгээр дагаал явааддаг. Нэг их аюул учруулахгүй мөртлөө зүгээр дагаа яваад байдаг. Би ингээ хойноос чинь дагж шүү гэдгээ бас мэдэгдэхгүйгээр нэг дагаж явах юм аах. Энэ тэнд нэг нуугдаж муугдаад ах юм байхгүй зүгээр л яг ингээ дагаа яваад байдаг. Бүр жоохон хүндрээд ирэх юм бол гэрлүү нь хүчээр орох эсвэл нууцаар орж гарах бас тохиолдлууд байдаг. Гэрт нь одоо байхгүй гэртээ байхгүй үед нь ороод зарим нь бол баг хоол мол хийж өгөх гэдэг юм яах гэдэг юм те тиймэрхүү юмнууд бас байд юм байлаа. За мөн нөгөө хүндээ би одоо чамайг ингээ харсаар л байгаа шүү гэдгээ хэлэх мөн бэлгийн харьцаанд орох шаардлага тавина бүдүүлэг хүч хэрэгэлсэн үйлдэлүүд үзүүлэх мөн залхачаад чимээгүй байгаад ах тэгээ энэ үйлдэл нь юм тавтамжтай байнгын дээрэс нь байнга залгах одоо өглөө өдөр орой шөнө хизээж хамаагүй байнга залгах мөн имэйл болон факс за мессеж энтриг одоо бас байнга илгээх насан турсан хүний одоо материалуудыг явуулах нэр хүндийг нь унгах ямар нэгэн зүйл мөн бусд руу явуулах илгээх бэлгийн байдлыг нь буюу одоо нүцгэн ч юм уу те эсвэл санамсаргүй байж ахт нөгөө стокер хийж явж агаад авсан юу бүнийхэн доороос авсан зураг мургийг нь ч юм уу те давхархаж ийш тийшээ явуулах гэх мэт юмнууд орд юм байна. За ингээд хэрвээ стокер гэдг нь баригдах юм бол ямар ял авдаг вэ гэх юм бол 1 жил шоронд хоригдох аль эсвэл 1 сая йены торгуул ногдуулдаг. Энэс хүнд байж болно. Энэ хүнд нь болохоор стокер хийж агаад баригдчаад
За энийг одоо бол таслан зогсоо гэдэг цагдаагийн байгууллагын шаардлагыг зөрчөөд ахаад стокер хийх юм бол энээс ялан хүндрээ явд юм байна. Тэгэхээр энийг бол 1 сая йен 1 жилийн хорих ял гэдэг чинь үнэндээ яг тэр стокер хийлгээд насаараа травма авж байгаа, насаараа ингээд айц хүчтэй болж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бол 1 жил тэр хүнээс салгана гэдэг чинь хангалтгүй байгаа байхгүй тий. Нөгөө талаараа бас стокер хийгээд тэр нэг донтолтонд орцсон байгаа тэр хүнийг тэрнээс илүүгээр одоо 20 гэдэг нь өөрөө бас жоохон эвгүй. Тэгэхээр энийг одоо яаж шийдэх ёстой юм? Тэгэхгүй ингээ хорчлоо гэж бодох юм бол тэр хорж явах хугацаанд тэр хүн чинь бүтэн 1 жилийнхаа хугацаанд нөгөө донтолтоос ангижраагүй учраас гарчрал ахаал нөгөөтг чинь стокер хийн штэ. Тийм учраас тэр 1 жилийн хугацаанд нь тэр донтолтоос нь салгах эмчилгээг хийх ч юм уу те ямар нэгэн байдлаар тийм юм хийх ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй надад бол. Тэгээд би энэ донтолт гэж та хэдэд хэлээд байгааг анзаарж байгаа бох. Тэгэхээр стокер чинь ер нь бол нэг талаараа хүнд донтоод байгаа л хэрэг штэ тий. Ихэвчлэн ямар хүмүүс энэ стокер болоод байгаа вэ гэх юм бол хайр дурлал нь бүтлгүүцсэн, аль эсвэл салсан, өөрийнх нь сэтгэлийг хин нэг нь хүлээж авахгүй байх юм бол гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс стокер болдог. Стокер хийхийг хэрвээ сэтгцэн өвчин гэж хүлээж авч үзэх юм бол ямар хүмүүс стокер болох магадлалтай вэ гэдгийг бас гаргаад ирсэн. 5 шинжийг дурдах юм бол найз нөхөд багтай, тогтворгүй сэтгэл зүйтэй, зөрүүд бардам, 4-р нь өмчлөгч болон атаархагч сэтгэхүйтэй, 5-р нь хайрын туршлага багтай. Ийм ирчүүд бол одоо стокер болох шинж тэмдгүүд бүрдсэн учраас киоз гэдэг нэ гэж байгаа байхгүй юу. Одоо болгоомжтой байгаарай, өөрийгөө жоохон хянаарай гэж хэлж байгаа юм. За мөн сталкерийн талаар материал үзэж явж байгаад өмнө нь сталкер байж үзсэн нэг эрэгтэйтэй хийсэн ярилцлагын хэсгээс би үзсэн. Тэгээ тэр хүн өөрөө тэгж ярьж байгаа юм л да. Би ерөөсөө өөрийгөө ингээ сталкер болно гэж үнэхээр төсөөлж байгаагүй. Тэгээ сталкеруудыг бараг л ямар тэнийг юм бэ энэ гэж боддог байсан чи нэг мэдсэн чи өөрөө сталкер болсон байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ би одоо юу хийгээд байна гэж хаяа бодогддог ч гэсэндээ ингээ нэг мэдгээд ингээ бүр ингээ дотроос нь ингээ юм ингээ босч ирээд нөгөө залгаа шүнжэнгөө залгаа өглөөчөнгөө залгацсан. Тэгээ өглөө нь би бүр яах гэж тэгээ залгаваа гэж өөрийгөө боддог ч гэсэндээ өдөрхөн тийшээгээ ахаал нөгөөтг нь ингээ нөгөө нэг тамхицтмаар байгаа хүн чи яадаг вүлээ зэтэй би тамхинаас гарна гэж бодсон ч гэсэндээ ингээл бүр байд сууж ядаад нөгөө тамхиа татсан байдаг гэдэг шиг тийм нэг төрлийн донтолтой байгаа байхгүй юу. Тэгээ тэр эрэхтэй яаж сталкер болсон гэхээр ажил дээрээ нэлээд бүтлгүүтэж ирээд захиралдаа хид удаа нэлээд хүчтэй загнуулсан гэж байгаа юм. Тэгээ нэг удаа загнуулсан байгаа дээр нь ажлынхан газрын арай өөрөөс нь ахмаг насны эмэгтэй хойноос нь гарч ирээд зүгээр үсттэй бүгдээрээ л ингээл загнуулдаг штеп. Хинт ч гэсэндээ ийм үе байдаг штеп. Би ч гэсэн өмнө ингээл зөндөө загнуулж исэн. Тэгж жагаал нэг мэдхэд л гоё болчт юм уу чи битээ санаа зов. Захирлын одоо энэ ууралж байгаа ганцхан өөрт дээрээ битээ хүлээж аваа. Их мэтэр ингээд тайвшруулаа. Тэнгуутаа оройн бас нэг жоохон зүгээр гэ хамтдаа жоохон ууж муу цуусан байхгүй. Тэгсэн чинь манер нагайсан ч юм уу те натацтай яа харахгүй сайн юм байна. Yes, ямар гоё юм бэ гэн гота шүнжэнгөө ирээдүгөө төсөөлж бодоод нөгөө ч доки ваку сөрөө те догтлоод те тэгээ ингээ хамаг сэтгэл нь ингээ хөдөлсөн байгаа байхгүй. За тэрнээс хаашаага нөгөө эмэгтэйтэй хоёлаа хамтдаа гадар гарч ивэл ямар вэ уулзчий болцчий гэсэн чинь нөгөө эмэгтэй үгүй би тийм утгаар чамд тэгж хандаагүй штэ ингээд би чамайг зүгээр тайвшруулах гэж байсан. Би өөрөөсөө бага насны ирчүүдийг бол сонирхдаггүй. Би өөрөөсөө настай эрэгтэй хүмүүсийг өөрөөсөө ах ирчүүдийг сонирхдаггүй. Өстө уучлаарай гэж хэлсэн чинь нөгөө чи ууралцсан. Яагаараа гэх тэрнээс хойшоогоо нөгөө эмэгтэйгээ байнга ингээл хараал юу хийж ийн яаж ийн хийж ийн над руу харж ийн үү? Надад эсвэл дургуугээд худлаа ирсэн юм болов уу? Уг нь яалтчгүй л надад сайн байсан юм да. Надад руу хараад яалтчгүй л тэгэж гоё инээж исэн юм да. Ингээ сайн хүндэл хүн чинь ингэж анхаарал тавьдаг үсттэй энэ төр гэл нөгөө баах юм толгоон дотор баун гэд тэгсээр хагаад нөгөөтг чинь стокер болцсон байгаа байхгүй юу. Тэр контентыг хийж байгаа хүн нь гэхдээ та яагаад ингэ залгааддаг байсан нөгөө хүн чинь ингээд дургу байгаад тахт чинь гэсэн чинь мэдхгүй ингээд амар олон залгаадах юм бол ёо за одоо уулзъя да. За одоо уулзхаас та гээл надтай уулзш магадгүй гэж боддог байсан болоо ямар ч лсэн залгаадах юм бол ингээл болчихл юм шиг санагддаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин дээр стокер хүмүүс чинь бүр ингээд үнэхээр ухаанаа алдсан байдаг. Өөрөөсөө өөр хүн болцсон байдаг байсан баахгүй. Тэгээд тэр хүн хэлж байгаа
Гэхдээ би уг нь ийм хүн биш штэ гэдгээ би ингээ ойлгуулмаар санагдаад байсан гэж байгаа байхгүй нөгөө эмгтээтэй хүрхий үрхийч гэж одоо хар ядаргаа чинь те. Тэгтлээ хүн ингэж өөрчлөгддөг учраас стокруудаас яа харахгүй болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ би яг энэ Японд амьдардаг Монгол нэг охины бичсэн юмыг групп дээрээс хаанаас ч юмтай Japan зармар дээрээс уншиж исэн болов. Ингээ гэрийн гадаа янз янзын юм авчраа тавьсан байдаг гэдэг чийсэн. Тим юмнуудыг энэ хэрвээ авах юм бол ашгүй дээ. Одоо миний сэтгэлийг хүлээгээд авчлаа гэдэг ч юм уу те. Тэгж бодоод нөгөөтг чинь баярлаад тавьчдаг. Аль эсвэл миний хамгийн анх ярьсан 1999 онд болсон тэр харамсалтай явдал шиг ямар нэгэн урих байж мэдэн те. Надаас ингээ янз янзын үнэтэй юм авчаад одоо надаас салах гээд байна гэдэг ч юм уу. Тийм буруу юм руу ингээ үлгэж магадгүй учраас одоо гэрээжин гадаа хамаагүй хин нэгний үлдээсэн байгаа юмыг нэргүй хаяггүй те. Тийм юмыг танихгүй хүнээс ирсэн юмыг огт авч болохгүй. Тэр чигтэн тэнд нь үлдээн аль эсвэл цагдаагийн газарт хүргэж өгөх ёстой байдаг. Тэгэл хоол унд бэлэг сэлт хувц сунар юу ис байх вэ те. Тэр бүгднийг огт авч болохгүй гэдгийг сануулдаг шүү. За эмэгтэйчүүдээс гадна ирчүүд ч гэсэндээ стокертэй байдаг. Ялангуяа олон танигдсан алдартай залуучууд бол маш их стокертэй байдаг. Тэрнээс гадна зүгээр гадуур гудамжаар явж байгаа ирчүүдийг ч гэсэндээ янз янзын эмэгтэйчүүд бас дагах нь их байдгаа. Энэ талаар тэр Baby дээр үлээ те. Тэр кино хүртэл Netflix дээр байдаг штэ те. За тэгээд дээрэс нь стокертэй болсон хүмүүсийг миний стокер энтер гэж өөртөө хитрхи битгий хамаатуулж яраа. Миний стокер гэх юм бол өмчлөөд авсан юм шиг те. Би чинь тэрний стокер гэж нөгөөдөл чинь одоо баярлаж бас их ханддаг учраас тэр нэг одоо хачин юм ч юм уу те. Тэр нэг сони юм гэдэг ч юм уу. Тэгэж арай өөрөөсөө гадуур өөрийнхөө хүрээллээс гадуур байлгаж ярьж хөвших хэрэгтэй гэж бас сануулж исэн. Ерөөсөө өөртөө хамаатуулж ямар нэгэн холбоо сүлбээ ерөөсөө тогтоожлохгүй, харц тулгарч болохгүй, инээж болохгүй, сайхнаар харцаж болохгүй, ерөөсөө л контакт үүсгэж болохгүй гэдэг юм байлээ. Дээрэс нь нэмээд нэг тип өгөхөд энд одоо хүмүүс би стокер дуулаад байна гэж цагдаад хандхад тэр бүр бас нэг их тоодоггүй гэдэг байгаа байхгүй юу. Яагаад гэх юм бол таны биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй байна. Тийм учраас энийг одоо яг хэрэг болгоё гэхэд ингээ хэцүү байна гэж хэлдэг гэж байгаа байхгүй. Тийм учраас нэг эрэгтэй эмэгтэйчүүдэд зааж өгж байгаа. Хэрвээ таныг удаан хугацаанд хин нэгэн стокер дагж байгаа байх юм бол та яг камертай газраар явахдаа ямар нэг юм одоо унгаагаад ч юм уу өөрөө баг тэ бүдэрч унаад чангаар ойрлж уйлаад тэнгуутаа тэр бичлэгээ аваад цагдаад очоо. Би ингээд маш их айж сандарснаас болоод хойноос нөгөө хүн чинь ахаад дагж исэн. Би маш их айж сандарснаас болоод ухаан санаагаа алдаад одоо ингээд унж гимтэж бэртчихлээ гэдгээ авч очих юм бол стокероос болоод энэ хүн гимтэж бэртсэн байна. Тийм учраас энийг нь одоо хэрэг болгох боломжтой гэж үздэм бэлээ гэж зааж өгсөн. Тэрний доор нь ингээд зөндөө олон комментэн дээр надад ч гэсэндээ яг тийм болсон халтраад унсан. Тэгээ тэр нөө стокертой хөөгдөж явж хагаад баг одоо азгүй тохиолдол байсан ч гэсэндээ тэр миний хувьд азтай тохиолдол байгаа. Тэрийг ингээд стокерийн хэрэг үүсгэхэд тэр бичлэгээ ашиглаж исэн гэж ярьж байгаа байхгүй. Тийм учраас албаар яаж хийж хагаад унж халтарч унах ч юм уу тэгээд тэр бичлэгээ баримт болгоорой гэж цагсан байсан. Ингээ хамгийн сүүлд нь стокероос одоо хэдүүлээ яаж урдчлан сэргийлэх вэ гэх юм бол өөрийнхөө хаягийг ил гаргах, зураг хөрөг тэ санамсаргүйгээр гэрийнхаа хаягийг гаргах, хажуудлынхаа байшингийн чинь дугаар мугаар өөрийн чинь арын фон дээр гарсан байна уу гэдгээ сайн шалгах, нэг комбины буюу 24 цагийн дэлгүүртээ битгий байнгоч өөрөөр сойл, нэг цагтаа нэг метрондоо яг нэг суудаг суудалтаа битгий оч. Хойноос чинь хэрвээ хүн дагаад байгаа юм шиг санагдах юм бол шууд хүнээс айж жилхүү тусламж авах, тэрийг одоо баримтжуулж бичиж авах, гэрийнхаа хаягийг зааж өгөхгүй тулд одоо өөр ямар нэгэн арга хэрэглэх, найз нөхдөсөө тусламж авах, шинэ хүмүүстэй уулзаж танилцлаа гэж бодох юм бол тэр хүмүүстэй одоо хитрхи юм найдлага өгсөн тийм харилцаа үүсгэхгүй байх тал дээрээ харилцаан дээрээ ч юм уу илүү болгоомжтой хандах гих мэт юмнууд байна. Тэгээд сайн миний ярьсан бүх зүйлсээс та ерөнхийдөө за би ингэхийн бол аюултай юм байна шүү гэдэг ерөнхий нэг юм мэдрэмжийг авсан гэж бодож байна. За ингээд энэ удаагийн маань дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгээд энэ удаагийн мэдээлэл маань Японд амьдардаг эмэгтэйчүүдэд төдийгүй ер нь бусад улс орон Монголч гэсэн амьдарч байгаа хүмүүст маань хэрэг болсон гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараараа эргэн уулзтлаа. Түр баяртай.